Цагдаагийн байгууллагын төвд 95 жилийн мөрдөн байцаах албаны 70 жилийн яг тохиолдуулан мэрэгжлийн авраг мөрдөн байцаагч 2016 тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг, албаагчид харилцан туршлага солилцож мэдээлэл авдаг уламжлалтай. Тэмцээнд төв орон нутгийн цагдаагийн газар хэлцүүдээс тус бүр нэг мөрдөн байцаагч оролцож авахалцсан байгаа сарж байна. За мэрэгжлийн арга шалгаруулах мөрдөн байцаагч 2016 тэмцээн бол 1993 оноос хойш өдийг хүртэл нийт 24 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ тэмцээнд бол хөдөө орон нутаг Улаанбаатар хот авилгалтай тэмцэх газар, Тагнуулын ерхий газрын нийт 51 мөрдөн байцаагч оролцож байгаа. Мөрдөн байцаагч тэмцээний шалгуур үзүүлэлт нь бол хэргийн газрын үзлэг гол мөрдөн байцаагч нар хийх ажил байгаа. Мөн дээр нь буудлагын тэмцээн, автомашин жолоодох, мөн сэтгэн бодох чадвар, IQ-гийн шалгалтууд, зэрэг шалгалтуудыг бол авч байгаа. Төв аймгийн цагдаагийн газрын албаагчид Монгол улсад цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсны төвтэй босгон дээр албаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, ард иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор газрын байрны тогтчлт үйлчлэгийг сайжруулан бүтээн байгуулалтын олон ажлыг санаачлан зохион байгуулжээ. Харин Төв аймгийн цагдаагийн газрын эрүү хэв журмын нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. За энэ 2016 оны эхний 8 сарын байдлыг ярихад 2015 оны эхний 8 сар 570-аад гэмтэг бүртгэжсэн бол одоо 493 16 оны эхний 8 сар 493 гэмтэг бүртгэгдэж гэмтэг 71 нэгжээр буюу 12.5%-аар буурч илрүүлэлт урд оны эхний 8 сард 53%-тэй байсан бол одоо 59%-тэй болж 1.6%-аар гэмтгийн илрүүлэлт маань өссөн байж байгаа. За мөн мал хулгайлах гэмтэг бас орон нутагт нэлээд бүртгэгддэг. Урд онд бол малын хэрэг нэлээд бас бүртгэгдсэн. Энэ оны урд оны эхний 8 сард мал хулгайлах гэмтэг 122 бүртгэгдчихсэн бол энэ 16 оны эхний 8 сард 56 гэмтэг бүртгэгдэж бас гаралт нь буурсан бас үзүүлэлт байна. Энэ бол одоо манай хэсгийн төлөөлөгч нар манай цагдаагийн газраас бас зохион байгуулж байгаа нэгдсэн болон хэсэгчлсэн арга хэмжээнд ялангуяа зам дээр гарч өөрөөсөө манай албаагч нар гарч ажилласны үр дүнд энэ бол нэлээд бууралтай харагдаад байна. Ер нь хамгийн гол нь энэ хөдөө орон нутагт өөрөөсөө зам дээр гарч ажиллавал гэмтэрэг маань буурах юм бол нэлээд анзаарагдаад харагдаад. Төв аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн албаагчид зам тээврийн ёслоос урьдчилан сэргийлэх чиглэлээр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байна. Нутаг дэвсгэрийн хувьд замын хөдөлгөөний урсгал өндөртэй тус газар тухурд хэтрүүлэх арх согтруулахундаа хэтрүүлэн хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох, хариулга малгайгүй мал үлдснээс болж осол гарах тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна. Өнгөрсөн оны мөн үеигтэй харьцуулбал нөхцөл байдал ямар байгаа талаар бид тодрууллаа. За манай ингээд Төв аймгийн нутаг дэвсгэртэй замын цагдаагийн тас болохоор ер нь бол Улаанбаатар хотоос орж байгаа гарч байгаа хөдөлгөөн ихтэй. Бүх орон нутгууд руу явж байгаа замын чиглэлээр Төв аймгийн нутаг дэвсгэрээр яг дайран өнгөрдөг. Тэгээд түрүү жил 2015 оны хэргийн байдлаар ингээд үзэхэд бол 52 хүний нас оролттой явж байгаасан 2015 онд. Одоо 2016 оны байдлаар болохоор одоогийн яг 8 сарын байдлаар бол 37 хүний нас оролтын байдалтай явж байгаа. Мөрдөн байцаах алба үүсгэн байгуулагдсны түүхт 70 жилийн аяд зориулсан мөрдөн байцаах чиг үүрэг бүхий байгууллагуудын албаагчдын дунд сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн болж байна. Энэхүү тэмцээнд Төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсүүдийн төлөөлөл албаагчид мөн авилгатай тэмцэх газар Тагнуулын газрын баг тамирчид оролцсон юм а. За энэ удаа мөрдөн байцаах албаны 70 жилийн аяд зориулсан сагсан бөмбөгийн тэмцээнд мөрдөн байцаах чиг үүрэг бүхий 3 байгууллага за нийтдээ 21 аймаг 14 дүүрэг ийм мөрдөн байцаах тасгууд нийт 25 баг болж оролцож байна. Шилдэг шигшсэн 25 баг оролцож байгаа. Энэ тэмцээн бол жил болгон мөрдөн байцаагчийн өдрөөр уламжлалт болгон зохиогддог ийм уламжлалтай. Энэ удаагийн сумын тэмцээн бол бас мөн нэлээд сонирхолтой. Авилгатай тэмцэх газар Тагнуулын ерөнхий газрын шилдэг сайн багууд бас оролцож байгаа. За ингээд багуудтай бас амжилт хүсье. Спортын нурдаан тэмцээн.
Мөрдөн байцаах албаны түүх 70 жилийн анх хүрээнд мөрдөн байцаах албаны удирдах ажилтнуудын мэдлэг, ур чадвар, удирдахын арга барилыг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, албадын хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж мөрдөн байцаах газрын дарга цагдаагийн хурандаа Наранбаатар мөрдөн байцаах албаны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудал сэдвээр улсын дээд шүүхийн эрүүгийн тэнхимийн шүүгч Батэрдэн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэрэгүүдэд гарч байгаа байцаан шийдэх ажиллагааны алдаа дутагдал, цаашид анхаарах асуудал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьсан юм а. Мөрдөн байцаах албаны түүхт 70 жилийн хойно арга хэмжээний хүрээнд бүх орон нутаг дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүдийн газар хэлтсүүдийн мөрдөн байцаах тасгийн дарга нар төвийн хэлтс тасгийн дарга нарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Энэ ажил арга хэмжээний хүрээнд гэмтрэхтэй тэмцэх алба болон улсын дээчүү хүний эрхийн комисс болон нэг шаардлагатай бид нэр хамтарч ажилдаг өмгөөлөх байгууллага зэрэг улс өмгөөлөх байгууллагын хүмүүсээс бид нарт бас мэдээлэл хийж энэ орон нутгийн дарганд дүүргүүдийн дарга нарт засгийн дарга нарт бас хичээл мэдээлэл хийж зохион байгуулагдана. За манай энэ ойрын өдрүүдэд бол энэ мөрдөн байцаах албаны 70 жилийн хүчсэн өндөр бүтээлийн ажил арга хэмжээ явагдаж байгаа. Мөрдөн байцаа ажил мэргэжлийн авраг мөрдөн байцаагч болон за сагсан бөмбөгийн тэмцээн за мөн холбогдох бүх дүүрэг орон нутгийн мөрдөн байцаагч нар ирж баярын арга хэмжээнд оролцох ийм арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна. Мөрдөн байцаах алба байгуулагдсны түүхт 70 жилийн ойд зориулв. Өрзөв Баатрууд. Монгол төрийн цагдаагийн байгууллагын тулгын чулуу тулах баг нь болсон мөрдөн байцаах алба нь шударга ёсыг тогтоох үргээ нэр төртэй биелүүлэн сагаан шөнхрийн сүр хүчинд өөдөө хиймэр тавьж ард иргэдийнхэн амар амгалан гин төлөө зүтгэж үе үеийн алба хаагчдынхан хичээл зүтгэлээр 70 жилийн ойтойгоо золгож байна. Ардын хувьцгалын он жилүүдээр өртөөлөн дотоод явдлын яамны сайдын 1946 оны 504 дугаар тушаалаар улсын цагдаа сэргийлэх газрын гүйцэтгэх нэгдүгээр хэлтсийн харьяанд мөрдөн байцаах группийг байгуулснаар мөрдөн байцаах албаны үндэс суурь тавигдж хуулиар хүлээсэн төрийн тусгай чигүүргийг хэрэгжүүлж гэмт хэргийг шуурх айлруулах, гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэрэгээс үрдэгчлэн сэргийлэх үндсэн чигүүргийг хэрэгжүүлж байна. Цагдаагийн байгууллагын бие бүрэлд хүн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийт аюулгүй байдлыг хангах үргээ нэр төртэй биелүүлэхээс гадна үеэс үед бичигдэж ирсэн түүхэн хойч үедэн өвлүүлэх зайлшгүй үргийг хүлээж ажилласаар 60-60-нар өртөөлсөн намтар баян түүхийн хуудасаа та бүхнийхэн өмнө дэлгэж байна. Мөрдөн байцаах алба үүссэн цагаас эхлэн хөгжиж дэвссээр байгуулсан гавьяатай, баялаг туршлагатай, бахархан дүүрэх мянган алба хаагчтай бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт шинжилтийн он жилүүдийг хуулийн хүрээнд даван туулж орчин цагийн мөрдөн байцаах алба болон өргөжин үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байна. Нийгмийн эдийн засгийн хөгжлийн бүхэл хугацаанд улс орныхон дотоод аюулгүй байдлыг хангах төрийн байгууламж ард иргэдийнхэн аминаас эрүүл мэндийн эрхчлөөг сахин хамгаалж гэмт халдлагаас үрдэгчлэн сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй биелүүлж монгон мөрдөснөөс нь амжилтын жухаан гэрэлтэж ард олныхон хайр хүндэтгэлийг хүлээн төрийн үйлчилгээг тасралтгүй төргөн шуурхай хүргэж байна. 1946 онд цагдаа сэргийлэх байгууллагад мөрдөн байцаах ажлыг дагнан хариуцах мэргэжлийн алба буй болсон анхны өдрөөс эхлэн сэжигтэн яллагдагчдыг гүйцэтгэх хэлтэс сэргийлэх ангууд өөрсдийн тогтоолоор шийдвэрлэж байсныг өөрчлөн зөвхөн мөрдөн байцаах группийн даргын батлсан тогтоолоор хорж саатуулдаг шин журам тогтоожээ. Харин 1947 оны 2 дугаар сард
тус группийг мөрдөн байцаа хэлтээс болгон өргөдөгж хожимо сайдрын зөвлөлийн 1962 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 313 дугаар тушаалаар цагдсан сэргийлэхийн мөрдөн байцаа хэлтсийг улсын прокурор шилжүүлэх тухай тогтоол хэрэгжүүлж байжээ. Энэхүү Улаанбаатар хотын прокурорын дэргэд мөрдөн байцаа газар аймагуудын прокурорын дэргэд мөрдөн байцаа группийг ажилуулж байсан түүхтэй. Харин 1964 онд нийгмийн аялал хамгаалах яамны сайдын 511 тод тушаалаар улсын цагдаа сэргийлэх ерөнхий газрын харьяа мөрдөн байцаах газрыг дахин байгуулсан түүхтэй. 1964 онд батлагдсан бүгд наримдах Монгол Ард улсын эрүүгийн байцаан шийдэх хууль мөрдөгдөж байсан түүний хамгийн чухал үндэс гэж онцолсон байдığım. Иймхүү тус албан 1964-өөс 1984 онуудад зохион байгуулалт материалыг бааз боловсон хүчнэр улам бэхжиж мөрдөн байцаах ажлыг хариуцдаг бие даасан алба болон бүрэлдэн тогтсон түүх болон бичигдэжээ. 1980-ад оны хэр нийгмийн аялал хамгаалах яамны коллег улсын цагдаа сэргийлэх ерөнхий газраас хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажлыг шин шатна гаргаж мөрдөн байцаах байгууллагыг шинжилэн нийгмийн хөгжлийн шаардлагад нийцүүлэн мөрдөн байцаах байгууллагын ажилтнуудыг гадны нөлөөнд давтагдахгүйгээр зөвхөн хуульд захирагдан ажиллах, улс төр эдийн засаг нийгмийн эрх зүйн баталгааг бий болгох зорилт тавьж манай шин төвшин дагарч ажиллаж эхэлсэн юм. Харин улс орон даяар ард өчил ил тод байдал өөрчлөлт шинжилт өрнөж эхэлсэн 1990 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн тушаалаар мөрдөн байцаах газрын зохион байгуулалтанд өөрчлөлт орж дадлага туршлага бүхий алба хаагчдаар бэхжүүлж гүйцэтгэх эрен сурвалжил халбыг мөрдөн байцаалтай хослуулан нэг удирдлагаар туршин ажиллуулжээ. Иймхүү мөрдөн байцаах халбын зохион байгуулалтын хэлбэр биелэн олж хэд хэдэн газрын харьяалалд үйл ажиллагаагаа явуулж байсан мөрдөн байцаалтын ажил түүхэндээ анх удаа улсын хэмжээнд нэгтгэгдсэн байна. Үүнээс хойш тус албан олон удаа бүтэц зохион байгуулалт хууль эрх зүйн шинжиллийн онцгуудыг ажил мэргэжилтийн эзэн болсон шалбарлаг, шудраг, зарчимч алба хаагчдынхаа хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд үндсэн чиг үүрэг амжилттай гүйцэтгэж түүхт их ойтойгоо золгосон юм. Салбар бүрийн мэргэжил мэдлэгийг сайтар эзэмссэн шилдэг мөрдөн байцаагч нар арга барил авахал самба өдөр тохын ухааны уламжийн шинжилгээг хослуулсан үе үеийн дарга удирдлагуудынхаа алдар гавьяаг түүхтэй босгон дээр бахархан дуулж байна. Мөрдөн байцаах газрын дарган зөвлөлийн хуралдаанаар хүний нөөцийн томилгоо, шилжилт хөдөлгөөн, алба хаагчдын үйл ажиллагааны үр дүнг тооцсон дүгнэх, шагнал урамшуул, олгох, тодорхой төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, тулгамдж байгаа асуудал, гэмт хэрэг илрүүлэх, оргон зайлсан этгээдүүдийг олж баривчлах чиглэлээр улсын хэмжээнд зохион байгуулагдсан нэгдсэн болон хэсэгжилсэн арга хэмжээний үр дүн цаашид анхаарах асуудлын талаар тус хэлэлцэн шийдвэрлэн ажиллаж байна. Ер нь мөрдөн байцаагч шудраг байх хэрэгтэй. Тэгээ инэрэнгүү байх хэрэгтэй, хүнлэг байх хэрэгтэй. Хэрвээ чи тэр хүнлэг инэрэнгүү байж чадвал тэр үннийг одоо үнэн мөнөөр нь олж одоо чаднаа гэж ингэж боддог. А чи шудраг байж чадвал аливаа нэгэн асуудалд бол орооцолдохгүй. Тэрийг хуулийн дагуу шийдэхэд бол үнэхээр одоо чадвартай, боломжтой юм байх хэрэгтэй. За дараагийн асуудал бол чадвартай байх хэрэгтэй. Хүн одоо би заримдаа боддгийн хүн бас төрөхтэй бас мөрдөн байцаагчаар төрдөг байхаа гэж хэлдэг. Ягаад гэвэл зэрэг мөрдөн байцаагч хүмүүс өөрөө сэтгэл зүйч хүний нуусан хаасан ямиг ил гарах ийм л оюун ухаан одоо ийм л юу эзэмс чадвар эзэмссэн байх хэвээр. Хүний үндэ харж байгаад хүний тэр сэтгэлийн онгойд тэр гимтэрэг илтүүлсэн хүн өөрөөгөө гимштэл нь одоо энэ асуудлыг яриулдаг хэмжээнд одоо ийм сэтгэл зүйч байх хэвээр гэж би боддог. Ерөөсөө хамгийн ихний ээлжинд одоо мөрдөн байцаагч өдөртмийн талах нь бол эрүүгэн байсан шүү дээ хууль гэдэг байхгүй. Тэгэхээр эрүүгэн байсан шүү дээ хууль байна гэдэг чинь өөрөө тэр хүн бүх үйл ажиллагаа хуулийн дагуу явуулсан гэсэн. Анхны дарга шүүч доломсрон дэд хурандаа маналжо, дэд хурандаа жамбатав, ахмададия, дэд хурандаа готов, хурандаа шүүмэржо, хурандаа мишигдорж, дэд хурандаа загда зэрэг олон арван алдарт нуудаан дэд мартах учиргүй.
Манай албаны бүрэлд хүнээс дэд хурандаа үлзий буян Ахмад Легрев, дэд хурандаа Содов, хурандаа Дамдэн, хурандаа Бадамдорж зэрэг Монгол улсын гавьяат хуульчид төрөн гарч тушууч генерал Даваасамбу, хурандаа Жандсан, дэд хурандаа Гомсорн, хурандаа Цэрэнгочор, дэд хурандаа Наван, хурандаа Даванин, хурандаа Навзар, хурандаа Тэнгэрэл, туслаг комиссар Сүхэ, хурандаа Бомнанжид, хурандаа Инкамголон, хурандаа Ариван Буудай, хурандаа Эрдэнэбат, хурандаа Инхтөр, тэргүүн комиссар Баатаржов, тэргүүн дэд комиссар Батсүхэн нарын зэрэг өдрөлүүд бол бидний бахархал юм аа. Цагдаагийн байгууллага бол одоо их сайхан байгууллага да. Ялангуяа шин залуу ажилтнуудыг одоо их сайхан төлөвшүүлдэг, хүний хувьд их сайхан төлөвшүүлдэг. Олон шин залуу ажилтан цагдаагийн байгууллагт орсноороо бие хүний хувьд сайхан төлөвшөж, сайхан чадварж, бөөр суур суудаг, ухаан суудаг, ухааждаг ийм одоо ажил. Ер нь мөрдөн байцаагчийн хэлбэр бол хэргийг илрүүлж гэн гэдэг бол нэг хүний өмч биш байдаг. Тэр бол хамт олонны бүтээл байдаг. Хэрэгд бол эргүүлийн цагдаагаас эхлээд аргаа хүртэл эрүүгийнхээ төлөөлөгчтэй бүх ажлыг бол нийтийн хүчээр бол энэ хамтын хөдөлмөр байдаг хэрэг илрүүлнэ гэдэг бол. Гэхдээ тэр дундаа бол мөрдөн байцаагч бол голлох оролттой оролцдог. Яагаад гэвэл эргүүн байцаагч төхөөлөнд мөрдөн байцаагчийн эрх үүргийг тодорхой заагаад өгчихсөн. Мөрдөн байцаагч бүх зүйлийг зохиолж, мөрдөн байцаагч бүх ажлыг зохион болж, бүх мэдээллийн дунд байж өөрөө шийдвэрээ гаргаж, өөрөө хууль заасан эрх хэмжээгээр хэрэгэлдэг ийм ажилтан учраас мөрдөн байцаагч хүн бол гол чухал үүрэгтэй байдаг юм аа. Мөрдөн байцааг албанд эх орны 408 зохист хүрч ажиллан улсын хэмжээнд мэрэгжлийн хэлтэс тасгуудын алба хаагчид эрүүгийн байцаан шийдэх хуулийн дагуу гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Алба хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулах, бие бэлтрийг хөгжүүлэх, сонгон шалгаруулах, нөхөн хангалт хийхэд онцгой анхаарч гадаад харилцаагаа жилээс жилд өргөжүүлэн өдгөө Оросын холбооны улс, Турк, Хятад, Солонгос зэрэг гадаадын улс орнуудтай харилцан туршлагаан солилцож нийт алба хаагчдын 35 орчим хувь нь хууль зүйн магистр, докторийн зэрэг хамгаалжээ. Улсын хэмжээнд мөрдөн байцаах нэгжийн алба хаагчид мөн авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч нарыг хамруулан тэдний ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажил мэргэжлийн авраг шалруулах мөрдөн байцаагч тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж гүйцсэн харилцан туршлага солилцож үр дүнгээ өгч байна. Улсын хэмжээнд мөрдөн байцаах нэгжийн алба хаагчид мөн авилгатай тэмцэх газар, тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаагч нарыг хамруулан тэдний ур чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажил мэргэжлийн авраг шалруулах мөрдөн байцаагч тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж гүйцсэн харилцан туршлага солилцож үр дүнгээ өгч байна. Мөрдөн байцаах газар нь төлөвлөлөө зохион байгуулалтын хэлтэс, үнэлгээ, хяналт шалгалтын хэлтэс, онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтэс, эренг сурвалжлах гэсэн хэлтсүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүхийн альчиг үед мөрдөн байцаах байгууллагын өмнө тавигдж байсан гол зорилт нь гэмт хэргийг бүрэн дүүрэн илрүүлж, хууль ёсны нотлох баримтаар батлан гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтооно, хууль ёсыг чандлан сахих явдал юм аа. За мөрдөн байцаагч үний хамгийн бахархал бол хэрэгээ илрүүлэх. Шалгаж байгаа хэрэгээ илрүүлнэ гэдэг бол үнэхээр их бахархал. Үнэхээр их баярлалаа авчирдаг да. Тэгээд өөрийнхөө хийсэн байцаан шийдэх ажиллагааны тухай материалуудыг үзээл, зэгцлээл тэр үед ялын төлөвлөгөө гэж хэлээ. Тэгээд тэр ялын төлөвлөгөөгөө тэмдэглэх хэсгийг бичээл ингээл байж хахад үнэхээр их тийм багтмаар баярламаар сэтгэл төрдөг.
Тэр хэргийг шалгаж илрүүлэх гэж одоо 3 сар хагас жил жил гаруй өндөр гэл өчнөө одоо хугацаа зарцуулсан байдаг. Хамгийн их нь одоо баяр гол бахархал бол одоо энэ хэрэг илрүүлэх. Мордон байцаах газрын хэлтсүүдийн чигүүрэг төлөвлөлт зохион байгуулалтын хэлтс. Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтс нь Монгол улсын хууль тогтоомж, засгийн газар, хууль зүйн яам, цагдаагийн ерөнхий газрын бодлого шийдвэр, цагдаагийн албаны үйл ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мордон байцаах газрын дотоод үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж, тус газрын удирдлагыг улсын хэмжээнд мордон байцаах албаны даргын бүрэн эрхэн хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үнэлгээ хяналт шалгалтын хэлтс. Үнэлгээ хяналт шалгалтын хэлтсэн төв орнуудын мордон байцаах нэгжүүдийн ажилд мэргэжлийн тусалцаа үзүүлэн шалган туслах чиглэлээр ажиллаж, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулан улсын хэмжээний албаны мэдээ тайланд дүн шинжилгээ хийж, үнэлэлтэд дүгнэлтэн төв орнуудын нэгжүүдээс хогдож байгаа үрдэгшлэн сэргийлэх ажил, албаны сахилга ёс зүй, цагдсан хорих төвд хоригдсон сэжигтэн, яллагдагчин хэргийн болон хорих хугацаа, эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, мордон байцаагч нарын үйл ажиллагаанд албаны шалгалт явуулан, мордон байцаагчийн талаар иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг шалган шийдвэрлэж, цагдаагийн ерөнхий газар мордон байцаах газрын даргын тушаалын хэрэгжилт, албан даалгаврын биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна. Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтс, үнийг санаатай алах, гадаадын иргэний үйлдсэн, бусад улсаас шилжүүлэн ирүүлсэн гадаад улсад Монгол улсын иргэний үйлдсэн хүнд, онц хүнд гэмт хэрэгүүдэд байцаалтын ажиллагаа явуулж байна. Улгайлах гэмт хэрэг мөрдөх хэлтс. Улсын ерөнхий прокурорын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А67 тот тушаал заасны дагуу 3 буюу түүнээс дээш аймаг орон нутаг дамжсан онц хүнд ээдрээ төвөгтэй олон үйлдэл холбогдогчтой эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145-ын 4 дахь хэсэг заасан болон Монгол улсын хилийн гадна үйлдэгдсэн хулгайн гэмт хэрэгт тус хэлтсэн мордон байцаалтын ажиллагаа явуулж байна. Тус хэлтсийн мал хулгайлах гэмт хэрэг мөрдөх тасг нь улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдлыг тодорхойлж, хууль зүйн яам болон цагдаагийн ерөнхий газрын удирдлагыг мэдээлэлээр хангах, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий нэгжүүдийг арга зүй мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэгтэй ажиллаж байна. Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсэн онцгийн хэмжээний хохиролтой бусдын эд хөрөнгө заллин эхэлж авах гэмт хэрэгтээ мордон байцаалтын ажиллагаа явуулахын зэрэгцээ төв орон нутаг дэх цагдаагийн газар хэлтсүүдэд шалгагдж байгаа заллин эхлэх гэмт хэрэгтээ мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэй ажиллаж байна. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтс. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн байцаах, үрдэгчлэн сэргийлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, зааварчлах, харьяалах чиглэлээр мөрдөн байцаалтын болон гүйцэтгэх ажил явуулах, төрөл мэргэжлийн албадтай хамтран ажиллах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтс эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27-гийн 3 дахь зааснаас бусад нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн дэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл, эрүүгийн хэрэг, мөн орон нутагт үйлдэгдсэн улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосон эрүүгийн хэрэгтээ мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Эрен сурвалжлах хэлтс. Гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд оргон зайлсан сэжигтэн яллагдагч, хэм болох нь тодорхойгүй цогцос, оршин суугаа газраасан алга болсон болон сургаггүй алга болсон хүн, нас барсан гэж зарлагдсан хүн, эд зүйлийг эрен сурвалжлах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, мэргэжлийн удирдлагаар хангах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Мөрдөн байцаах албаны алба хаагчдаас үндсэн чиг үүргээ нэр төрөйтэй биелүүлэхээс гадна авиас бэлэг ур чадвараараа гайхагдсан цаг цагийн төрөл мэргэжлийн урлаг спортын шилдэг мастерүүд төрөн гарч
ажил мэргэжлээ бидэндээ өвлүүлсэн ахмад буурлууд маань хойч үе болсон 100 мөрдөн байсагч нартан үлгэр дуураал болдгийн. Түүхт ойгон угтаж албаагчид байгаль орчноо хайрлан хамгаалах, ном соёл түгээн дэлгэрүүлэх, сайн үлсийн аянд нэгдэж урлаг спортын олон үйл ажиллагаануудыг өргөн хүрээнд зохион байгууллаа. Хэрэгээс хэрэгтэй туршлагажиж, эрлээс эрэлдэн мэрэгшин үеэс үед хөгжин дэвшиж ирсэн мөрдөн байцаагчид маань түүхэн уламжлаас хуримтлуулсан туршлагаан баттгаж шударга ёс хүний эрх чөлөөг дээдлэн орчин үеийн техник технологи инновацийг үйл ажиллагаанд нэвтрүүлж иргэдийн амар амгалан амьдралын төлөө бүхий л боломжоо дайчлан ажиллаж байна. Мөрдөн байцаах албаны мөнгөн мөрдөстэй залуус энхийг сахиулах үйлстэй цэнхэр дуулахтнуудын ийг нэндэж өгсөж аймирсан халуун цэг дээр андгаа тангарагтан үнэн чирж үтгсэн сайхан алдрыг түүхтэн босгон дээр багархан дуурсая. Ард иргэдийнхаа аюулгүй байдлыг хангаж инх хамгаалангийн манан зогсдог цагдаагийн албаагчдын албаны 95 жилийн мөрдөн байцаах албаны түүхт 70 жилийн энэ онд тохиож байна. Тэртех 1946 оны 9 сарын 12-нд Улсын цагтан сэргийлэх ерөнхий газрын 1-р хэлтсийн үндсэн бүрэлдэхүүнд дотоод явдлын яамны сайдын тушаалаар мөрдөн байцаах группийг байгуулснаар одоогийн мөрдөн байцаах албаны үндэс суурь тавигдсан. Мөрдөн байцаах албаны алба хаагчид бид гэмт хэрэгтэй тэмцэх хуулиар үлээсэн үндсэн чигүүргийг хэрэгжүүлж гэмт этгээдийг олж тогтоох, гэмт хэргийг бүрэн дүүрэн түргэн шуурхаа илрүүлэх, шүүхээр гэмт этгээд нэг бүрт зогх ялдыг шударгаар оногдуулах явдлыг хангахад голчлон анхаарч ажиллаж байна. Мөрдөн байцаах газар одоогоор төвдөө 8 хэлтстэй нийслэл, дүүрэг, орон нутагт 51 нэгжтэйгээр түр ард түмнийхээ өмнө үлдээсэн үүргээ шударгаар хэрэгжүүлж ажиллаж байна. Мөрдөн байцаах албанаас энэ хугацаанд Монгол улсын гавьяа туулж цолоор 5 албаа хаагч шагнагдсныг энд онцолж дурдахад таатай байна. Ингээд цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн мөрдөн байцаах албаны түүхт 70 жилийн ойн баярын мэндийг энэ албанд ажиллаж байсан үе үеийн ахмадуудаа болон одоо ажиллаж байгаа нийт ажилтны албаа хаагчдаа тэдгээрийн ар гэр бүлийн гишүүдэд ойн баярын мэндийг хүргэж та бүгдийн маань мөр цагаан өвлөс ариун хиймрэл ундаа бадарч явахыг хүсье. Монголын цагдаагийн байгууллагын мөрдөн байцаах албаны сүр жавха сүлд хиймэр үрд үеийн үед мандан бадрах болтугай. Эгэл төмний мааны тэгэл хүндэтгэлийн мэдгэрэлтэж өнөдөрших Монгол төрийн өдөн заяаг тэгшилж үргэлж соргог үнэн шударга эрч хүчтэй байхыг өгүүлэх эрэмгийн дайчин эцэг бүгдийн маань захаас гэрээс бүхнийг өдөсөдөн дон хадгалагч цагаан шонхрын эвэлдор мөрдөн байсаагч таны яруу алдар ашада мандам бадрах болтугай. Мөрдөн байцаах албаны түүх үргэлжилсээр